За тэгэхээр ямар ч байсан өөрчлөлт хэдэн мэдээллийн чанартай зүйлдэг хүрэгчлээ. За шинэ орж ирсэн шампань маань ямар онцлогтой шампань байна вэ гэдгийг хэдүүлээ хамт ямар ч байсан харцгаая. Өмнө нь Gemma-д орж ирсэн байгаа одоо энэ шампаныг ойлгоход их хялбар зүйл нь юу вэ гэхээр өмнө нь орж ирсэн нөгөө нэг байсан шампань байгаа шүү дээ. Зөвхөн тэр шампаныг ерөнхийд нь өсний бодогтой аваад ингээ спонсор нэг хичээл хийгээд тавьсан болохоор нэрээ яг шампань дээр дагнаж жишээл ороо тусгай линк бол байхгүй. Өмнөх өсний будагны одоо хичээлийг сонсох юм бол тэр дотор шампаны тухай бол орцсон байгаа тий. За тэр энэ одоо зөвхөн шампань дээр бол төвлөрч бол орж ирсэн лекц хичээлийг бол орж байна. Энэ шампань маань яагаад одоо Gemma-д орж ирэх болсон бэ гэхээр одоо ингэдийн магадгүй бид нар чи мультиамжилтчиг ингээ хичээл орохоор бид нар шампань хэрэггүй тий. За биеийн шингэн савн хэрэггүй. За аяга шингэн хэрэггүй, бок хэрэггүй гэж бид нар хичээлээ ордог шүү дээ мультиамжилтчиг. Тэгээд одоо Gemma-гийн олон захирлуудаас хэн нэгэн танах шампань хэрэггүй гэдэг байж яагаад шампантай болж байгаа юм бэ гэж хэн нэгэн асуух юм бол манайхан та нарт тэгээ бусдын одоо хэлэх үгийг нь спонсор нь ямар ч байсан хэлж өгье. Тэгэх юм бол та нарт хэрэг болох бах. Нэгдүгээрт бас 23 оны ихээр одоо зөвхөн үсний одоо үсэн дээр ажилладаг маркетингтэй одоо компанийн том лидерүүд Gemma-д орж ирсэн байдیں۔ За үсний будаг те үсний арчилгаа гэдэг бол асар том зах зээл байдیں байна. Манайхан яг энэ одоо юу орж ирэнгүүт л ойлгосон. За үсний будаг, үсний шампунь, үсний ангижруулагч, шуухны цэвэрлэгээ гэл те энэ одоо энэ үсний клиник чинь их супер том одоо салбар байдیں байна. Маш том зах зээл байдیں байна гэдгийг бол одоо үсний будаг орж ирсний ар дээр бол спонсор нь бол ойлгож харсан байгаа. Тэгээд үүн дээр үндэслээд тухайн одоо үсний будаг болоо шампунь, ангижруулагч те бүгдээрээ юу байсан гэхээр мульт одоо яанжуулагчээр ороод гараад 52 Hz буюу хүний эсийн усны төвшөнд одоо очиж чаддаг маш нарийнхан бүтцтэй нано усыг агуулсан те нано одоо шинжтэй шампунь орж ирснээрээ хэд дахин илүү өнөөдрийн зах зээл дээр бол байхгүй маш гайхалтай үр дүнтэй шампунууд бол гарч орж ирсэн байгаа юм. За тэрийг нь бүр илүү гайхалтай болгоод тэр шампуныг те бүр илүү гайхалтай болгож хөгжүүлсэн. За өмнөх шампунь дээр клиник гэдэг үг байхгүй манайхан та нар хараарай заяа. Клиник гэдэг үгийг оруулаад цэвэр одоо үс арчилгааны клиник шампуныг одоо Gemma Korea өөрөө үйлдвэрлэж оруулж ирж байгаа. Өөрөө үйлдвэрлэж. Бусдаас өвөм хийх Gemma Korea өөрөө үйлдвэрлэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай гэсэн үг байхгүй юу? Одоо Gemma-гийн бугуувч зүйлт нэг Gemma өөрөө уурхаатай өөрөө үйлдвэрлэдэг шүү дээ. Яонжулч гэсэн өөрөө үйлдвэрлэдэг те. Яг энэ шиг энэ клиник шампунь гэсэн Gemma өөрөө үйлдвэрлэж оруулж ирж байгаа шампунь гэж ойлгож болно гинэ. За тэгээд OE гэж цаашид Gemma-гийн одоо энэ үс арчилгааны ангижруулагч шампунь нэлээд олон зүйл орж ирнэ. OE гэсэн одоо брендинг нэрэн дор одоо орж ирэх юм байна. За бид нар болохоор Inner Garden гэдэг одоо мэдээд байгаа шүү дээ. Тэрэн шиг энэ OE гэсэн брэнд дор Gemma-гийн үс арчилгааны брэнд бол ийшээ OE гэдэг нэртэйгээр орж ирэх нэ гэж ойлгох нэ. За тэгээд энэ шампунь дээр бас энэ professional гэдэг үгийг бол авсан байгаа. Энэ нь одоо мэрэгжлийн үсчид мэрэгжлийн салонуудын хэрэгэлдэг одоо үг хэллэг юм байна л да. Ер нь бас салооны зориулттай гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ одоо ийм гайхалтай мэрэгжлийн өндөр клиник одоо төвшний шампуныг бид нэр өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болсон байх нэ. Тэгээд энэ зарагдах үн нь 50,000 вон байгаа. За хэрвээ та шоп бол хэрвээ та гишүүн бол шопын үн нь хэд байна, гишүүний үн нь хэд байна гэдгийг та өөрөө ороод хараарай. За тэр Gemma бол 3 янзын үнэтэй байгаа шүү дээ. Тэгээд 750 мг-ийн савлгаатай. Ийм савлгаатай. Ер нь надад гоё санагдсан. Савлгааны хувьд харах үзмжийн хувьд гэсэндээ вау гой санагдаж байгаа. За тэгвэл энэ одоо шампуны маань онцлог нь юу вэ гэхээр дөрвөн хэлсэн те 52 Hz клиник гэдгийг бүр ингээд урт талд нь бүр тамаар ингээд оруулж өгсөн байгаа. Энэ өөрөө 52 Hz ер нь
чухалчаад ингээ оруулж байгаа хамгийн дээр орж байгаа хэсэг бол хамгийн чухал хэсэг point нь олж өгч гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүний эсний усын түвшинд хүрээд хүний эсэнд хүртэл маш хурдан хүрч чаддаг чадaltaй тийм одоо шампунь байна. Үсэнд ч гэсэндээ маш хурдан, хууханд ч гэсэндээ маш хурдан үр дүнгээ үзүүлж чадах шампунь гэдгийг бид нэр 52 Hz гэдгээр нь бол харах боломжтой байгаа. За тэгээд энэ бол мэрэгжлийн салон зориулсан үсний мэрэгжлэнгүүд зориулсан шампунь гэж хэлж штэ. Тэгэхээр маш өндөр түвшний шампунь орж ирсэн гэсэн үг байна. За тэгээд гол орц найрлага нь юу байна? Хинд зориулж хэрэглэх үү? Юу байна вэ гэдгийг хэдүүлээ хамт харъя. За. Нэгдүгээрт нь за hypoallergenic гэдэг нөгөө хүний биед огт хашил үсгдэггүй нэгдүгээр point болох нь байна. Харшил үсгдэггүй. Одоо хуухны харшилтай хүн янз янзын хэрэглэж чадахгүй хүмүүс байна шүү дээ. За шампунь ч гэсэндээ хэрэглэнгөө шууд үсэн дээр нь хуухан дээр нь юм гарчдаг хүмүүс их байна. Үнэхээр олон байт юм байна лээ. Тэгвэл тийм одоо харшилтай хүмүүс ахын бол та энэ шампуныг хэрэглээс харшил хөдлөхгүй нэ. Нэгдүгээр point нь ахын байна. За хүний одоо арсны pH гэж байдаг. Үсний pH 2 адилхан гэж үздэг. За pH-ыг бол манайхан мэднэ За шүлтлэг орчин гэж байгаа. Хүн одоо өөрөө ер нь бие өөрөө шүлтлэг байх юм бол 7 pH-тэй усыг бид нэр ууж хэвших юм бол одоо хорт хавдар үржихгүй хүчлэг биш шүлтлэг орчин хүний эрүүл байх орчин гэж үздэг 7 pH тийм усыг уу гэж зүйлж байгаа шүү дээ. Тэгвэл Gemma-гийн ионжуулагч нь бас шүлтлэг усыг одоо гаргаж өгдөг pH-ыг нэмэгдүүлж өгдөг зүйл чинь манай ионжуулагч ахгүй юу. За тэрэн шиг арсны pH өөрөө 5.5 байт юм байна л да. Бас өсний pH бас 5.5, хуухных бас 5.5. Энэ 5.5-д бид нэр одоо хадгалж өгөх юм бол эрүүл үс, эрүүл арсыг бас байлгах боломжтой. За энэ 5.5 pH дээр бас яг нь хүний одоо арсны хэсэг ч гэсэндээ ашигтай бактериуд гэж байдаг. Энэ ашигтай бактериуд гэсэн хангалттай эрүүл ингээд байх боломжийг нь бүрдүүлж өгч гин гэсэн үг юм байна. За тэгвэл бид нэрийн шампунаар угааснаар хуухны болоод үсний pH-ыг 5.5-д барьж өгөх одоо чадaltaй шампунь байх нэ. За дахиад одоо жижиг одоо хөөс маш жижиг microbubbles гэж байгаа байхгүй. За маш жижиг одоо хөөсийг гаргаж өгснөөрөө энэ жижиг хөөс маань өөрөө бүр нөгөө нарийн тоосонцэр гэж яригддаг да. Бид нар нөөрэ угаахаар одоо ялангуяа солонгост ингээ хавар олонгот шар төрөн гэж нэрлэдэг байдаг байхгүй. Бүр жижигхэн нарийн тоосонцор энийг ингээ амьсгалах юм бол бидний уушиг нь бийд дархлааг маш их муутгадаг гэж үздэг. За тэр нарийн тоосонцорыг ялангуяа хавар олонгот өсөөч нүрэж маш сайн угааж явах хэвээр бүр ингээд гүнд нь хүртэл сайн угааж явах хэвээр гэж зөвлөдөг. За энэ бол юм Монгол яг адилхан. Ялангуяа өнөөдөр манай Монголд Улаанбаатарт ямар байна? Улаанбаатарт байдаг хүмүүс өнөөдөр гараал орж ирэхэд хавхаар байгаа зү. Ер нь хавхаар ийм бид нарийн тоосонцор маш их хортой нөхцөл байгаа хүмүүсийн хувьд бол нүүр цэвэрлэгээ, үсний цэвэрлэгээ ч гэсэндээ маш сайн хийх ёстой хүмүүсийн нэг болчихж байгаа байхгүй юу? За тэгээд микробабс нь бол нөгөө тийм нарийн тоосонцруудыг хүртэл нарийн хөөс нь хангалттай цэвэрлж өгч чадна гэсэн үг юм байна л да. За тэгэхээр өөрс ачлагаандаа санаа зовдөг, ахиа хуухан дээр нь одоо янз янзын зүйл гардаг. Энэ манайхын нэг юм зүйлийг үс одоо юу гэдэг үрс ачилгаа яриад бид нар ярихаар үсийг гой байлгана гэвэл энэ хуухыг бас маш сайн тордох ёстой байна л да. Хуух бол бидний арьсны нэг хэсэг хуух бол тусдаа хэсэг биш арьс гэсэн байгаа байхгүй юу. Үс маш ихээр гардаг арьс энэ арьсыг маш сайн эрүүл байлгаж ээж энэ үс гой байх боломжтой байна. За тэгээ миний одоо үсэн дээр нэг хэсэг нөгөө энэ шампунь орж ирсэнээс хойш миний одоо үс бол ингээд нэг гой байгаа уухаар гой байгаад хуус маань ингээд юу яагаад гэсэн аахгүй юу хаагцчаад байсан. За тэр одоо элен датангуй одоо шулуухан шударгаар хэлж байгаа шүү. Тэгээд миний хийсэн нэг алдаа нь юу байсан гэхээр нөгөө нэг кератин гэж яригддаг юм халуун оригддаг жижигхэн юм юу вэ штэ ангижруулагч байгаа. За тэр ангижруулагчид чинь хууханд хүртэл сайн гээл сайхан ер нь өнгөрсөн удаа байнга миний хийдэг нэг алдаа юу байсан гэхээр тэжээлийн тос аваад хуухандаа битүү түрхээд ингээд дандаа
20 минут ингээ байлгачдаг. Тэ өсөө нөгөө нэг гадуур аюу өмсөд дандаа 20 минут үсээ арчилж байгаа. Уул нь үсээ арчилж байгаа байхгүй юу? Тэгээ тэжээлийн тас эднэрийг дандаа авчин үнтэй замагтай тэжээлийн тас гэл нөгөө хамгийн үнэтэйг нь авчнаа яаж ч яхад. Тэгээ аваад энэ тавихаар Хүүхдээс энэ нөгөө хаагтаад нэг сонио ингээд байж байгаа л нэг цагаан зүйлүүсээ салдаггүй ийм сайн хэрэглэж ямар сонио ингээд бүр тэгээд 800 мянга 900 мянган оны үнэтэй хуухны цэвэрлэгэнд хүртэл явж үзээд цэвэрлэгэнд явж байгаа зүгээр нэг ар дээр нь ахаад хаагтаа салдаггүй. За ямар сонио миний би дотроо л их муу байгаа юм байна да гэж өөрийгөө бодчоод яваад байсан чинь миний нэг агсан алдаа юу байсан гэхээр одоо нөгөө нэг халуун оргиод байгаа нарийн юутэйг манайхаа ангижууш одоохондоо та нарт авсан хүмүүс нь ч байгаа аваагүй хүмүүс ч байгаа ангижруулагч кератин шүү тэр нэг юм нарийнхан хошуутай арай жижиг юм байгаа шүү дээ бид нар ангижуулж гэдэг тайлбарласан байгаа. Тэр чинь кератин учраас уураг те кератин ч өөрөө уураг усны уураг гэд за тэнгууд тэр уургийг хуухан төрөж болдгүй юм гинэ. Би чинь шампуньчл нөө угаал хүрхэр чинь янз бүрийн халуун оргиол те тэр тэгэл төрхөөл нэг ойролцоо тэрийг төрхөж байлгаж байгаа сайхан ингээл байлгаж байгаа би чинь 3-4 минут бараг 5 минут ч юм уу байлгадаг байхгүй юу явах болгондоо үс янзын гоё болно. Гэтэ хуухан дээр хаг үсчихэд нэг асуудал байгаа гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь би кератиныг хуухан түргэдэггүй гэдгийг мэдэхгүй бас тэжээлийн тасыг хуухан түргэдэг гэдгийг мэдэхгүй хаг яаж н ус хуурашгаар үүсдэг гэж бодсон л байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тийм алдаа гаргаад би үсээ юутай байлгаа хагтай байлгаад байснаа ойлгосон. За тэгээ шууд угаалтаа өөрчлөнгөт зүг зүгээр болчихж байна тэр чинь. За тэгэхээр одоо юу гэдэг хүн байнга суралцж байна. За тэрэн шиг нөгөө хуухны арчилгаа үс гой байлгахад маш чухал хэсэг байгаа даахгүй юу. Тэгээ хууханд ингээд хаг үсээд амьслах боломжгүй болоод тэ ахаад тосны нөхөн ингээ арчны хуухны нөхнүүд нь тэн чин цаанаас ахаад 2 3 гараад ингээд ураагаал ингээд циклд орж явах хэрэгтэй юм байна шүү дээ үс гэдэг зүйл маань. Тэгэхээр хуухыг бид нар маш сайн арчлах хэрэгтэй. Тэгэж бид нар гоё одоо үстэй байх байна. За. Окей, дууг нь хаалаа шүү. Тэгээд энэ одоо бичил хөөс нь өөрөө яадаг вэ гэхээр ямар ч байсан те хашил үүсэхгүй байх бас нэгэн чухал зүйл нь бол энэ бичил хөөс байх нь байна л доо. За тэгээд нарийн тоосон цэрийг бас бид нэр те маш сайн цэвэрлэж өгөх одоо мохирдлыг бол маш сайн цэвэрлж өгөх нь энэ хөөсөнд бол учир нь байна гэж ойлгох хэрэгтэй байх нэ. За pH ойлгомжтой. За тэгээд pH-ыг нь 5.5 гэдээ яг энд зааж өгсөн байна те. pH-ыг бол маш сайн чухалчилж байна гэсэн үг. За окей. Шампуньжа буюу нано те нано одоо бас юм өмнөх шампунь шиг юм увсан зүгээр л юм ус гарч ирж байгаа юм шиг гэхдээ маш гоё хөөсөрдөг шампунь орж ирж байна гэж ойлгох хэрэгтэй. За эсийн төвшний нано гэдгээр онцлог байгаа. За үс тэгээд энэ одоо шампунаар бид нэр угааснаар хуухны арчилгааг бүрэн хийх боломжтой байх нэ. За хуух ирүүл байснаар үс ургах боломжтой байх нь. За хуухны болоод үсний тий хуухны болоод үсний одоо үс усыг нь дээр нь тасыг нь тэнцвэржүүлж өгнө. Энэ бас их чухал ойлголт байгаа тий. За өсний чигийг хадгалж өгөөд за өсөө бахаар амархан тослогдчихдаг хүмүүс байдаг шүү дээ. Сая миний ингээ хагтаад байх үед бүр янзын тослогдно. За тэр ингээ буураачлан тослогдчихж байгаа байхгүй юу? Угаасаа ирнэ тэр даруй нэг хоноо л амар тослогдно. Тэр бол өөрөө буруу байгаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тосыг нь усыг нь тэнцвэржүүлж өгдөг одоо шампуноос орж иж байгаа байх нь. За мөн усанд маш сайн тэжээл өгдөг ийм шампунь бол орж ирж байгаа юм байна. Тэгээд жижигхэн нано устай учраас тухайн шампунд байгаа тэжээл нь бидний үсэнд одоо хууханд хүрч чадна гэсэн үг байгаа тий. За тэгээд энэний одоо хуухны үсний тий ус болоод тосыг тэнцвэржүүлж өгдөг зүйл нь энд юу орсон бэ гэхээр пантенол гэдэг одоо зүйл орж ирсэн байгаа. За зүйл орж ирсэн зүйл гэх юм уу? Витамин гэх юм уу? За витамин орж ирсэн. За гаулирины хүчил гэж манайхан мэднэ те. За гаулириныг бол манай
одоо Gemma бол серумыг мэддэг хүн мэдчихэл байгаа. Гаулерин гэж за нүүрэнд арсанд бас маш чухал одоо витамин хэсэг эрдэсүүдийн нэг хэсэг байгаа. Тэгээд гаулерин бас орж өгсөн байх нь. За тэгээд гаулерин орж өгснөөрөө бас хуухны болон одоо үсний хуухны болон үсний гаднах одоо бүрхүүлийг нь маш сайн одоо бий болгож өгнө гинэ тий. За тэгээд бас хамгаалж өгөөд чиглэг байх үүргийг энэ гаулер нь бол гүйцэтгэх юм байна. За ниацин гэж бол манайхан мэдж байгаа. Ниацин тий. Витамин B3-ыг бол ниацин амид гэж нэрлэдэг. За наяаш солонгост бол наяашин амид гэж. За витамин B3 бас энд орж өгсөн байх нэ. За тэгэхээр вау гайхалтай тий. За тэгээд эндээс бас дахиад пептид, үсний пептид гэж байгаа. За пептид дотроо за кафотрай пептид гэж үсний пептид орж өгсөн байх нэ. За энэ бол үсний хуухыг эрүүл болгоод болгодог. За мөн хуухны коллагеныг дүүргэж өгдөг пептид юм байна. Энэ пептид нь. За тэгэхээр эдгээр нь орж өгсөн маш чухал амин дэм тэжээл орж өгсөн шампунь байх нэ гэж ойлгочих нь. За тэгээд ямар хүмүүс те одоо хэрэглэх вэ? Энэ шампуныг бид нэр хэнд зөвлөх вэ гэхээр мэдээж бүх хүнд зөвлөх хэрэгтэй. За тэгвэл маш их үс нь хуурайшдаг, дээр нь хаагтдаг те. За үс болон хуухныхаа одоо бохирдлыг маш сайн одоо гаргахыг хүсэж байгаа. Дээр нь үсээ болон хуухаа тэжээлээр хангахыг хүсэж байгаа. Чихээр хангахыг хүсэж байгаа. Бүх хүмүүст энэ одоо шампуныг бол зөвлөөрэй гэсэн байна. За тэгээд эрүүл одоо хуах те эрүүл үс ямар байдаг гэхээр ийм байдаг ахна л да. За үсний ингэр байлаа гэхэд энэ гэрнээс ахаад дараагийн үс ургаж яадаг байгаа байхгүй юу. Тэгээд төрж гараад дараагийн үс нь орж ирж байдаг. Тэгэхээр эрүүл одоо хуах бол ийм байдаг ахна те. За тэгээд нэмэлтээр бас энэ орж өгсөн энэ би сая lime flower гэдэг зүйлийг хараад гэд энэ lime гэж юм ургамал байна. За манай монгол хэлэнд одоо юу гэж орчуулагдахыг одоогоор спонсор нь бол барьж аваагүй байна. За тэгээд энэ lime гэдэг англиар энэ lime flower гэдэг энэ ургамал байгаа. За энэ нь болохоор маш их сэрүүхэн хэрнээ нэг юм зөөлөн мэдрэмжийг мэдрүүлдэг гинэ. Энэ одоо лайм гэдэг энэ жимсний навчны үнэр нь сэрүүн хэрнээ зөөлхөн мэдрэмжтэй байдаг байх нь. За тэгээд энэ үнэр бол одоо энэ шампунд бол орж өгсөн байгаа. За тэгээд маш гоё одоо нарийн тэг хөөсөрч гарч ирэх. За хэрэглэх шампуны хэрэглэх аргын тулхай төлөвлөлөө хангалттай мэдэж байгаа дөө тэг үсээ эхний ээлжинд ямар ч байсан сайн ус өгч чи одоо хуухаа үсээ те сайн норгочхоод дараа нь бид нэр шампуно аваад өсөндөө түрэх ёстой. За түрхэхдээ бас нөгөө одоо энэ хичээлийг хийгээд бас ойлгосон зүйл нь миний хувьд бас шампуныг энэ 4-5 минут бид нэр ингээд хуухандаа өсөндөө байлгах ёстой юм байна лээ шүү. 4-5 минут. Тэгэхгүй одоо яарал бид нар чинь 1 минут байлгах гэж усаар зайдаад хав гэж болчдөг. Гэтэл хэрвээ 1 минутын дотор 4-5 минут байлгахгүй байх юм бол тий энэ шампунд байгаа сайн одоо тэжээлүүд байна шүү дээ. Энэ одоо бидний хуухыг гэрүүл болгох нь байна, үсийг гэрүүл болгох нь энэ клиник шинж нь одоо хөрөхгүй байх нь л да. Тэгэхээр ямар ч байсан ямар шампунаар 4-5 минут бид нэр хуухандаа маш сайн байлгаж өгж тухайн шампуны шидийг бид нэр үзэх боломжтой байдаг гэсэн шүү. Тэр бас миний одоо нэг шинээр мэдэж авсан зүйл байдгийн. За бас өмнө нь ингээл 1-2 минут топ гэж угаачдаг байсан. Тэр буруу юм байна лээ. За тэгээд өсийг бас хуухыг бас угаахтаа мэджил байгаа. Гэхдээ би бас мэдэхгүйсэн дахиад нэг зүйл нь юу гэхээр ер нь тархинд хууханд халуун зүйл хөргөдөггүй гэдэг нь шүү дээ. Тэ бүлээн усаар эсвэл болж өгвөл хүйтэн дүү байвал их сайн байдаг гэд. Тэр энэ өөрөө тархинд чухал байх нь байна. Мөн энэ өсөнд ч хууханд чинь бүлээн усаар угаах нь өөрөө чухал байдаг юм байна лээ шүү. За энд байхгүй зүйлийг нь спонсор нь өөрийнхөө мэдэж авсан зүйлийг энэ нэмэлтээр хэлж өгч байна. За энд бол бүлээн усаар өсөө зайлаарай гэсэн байгаа юм. За тэгээд маш чухал гоё
нэмэлттэй амин хүчлүүд бол нэмэр орж өгчээ. За тэгээд энд нэрмэл ус те нэрмэл ус орж өгсөн байх нь глицерин орж өгсөн байна. За профилен глайкол за нэрлэж мэдэхгүй их олон нэмэлт зүйлийн орсон юунд нь орчиж хамгийн чухлуудыг сая дээр дурдаад өнгөрсөн байна л да. За саяны пантенол, наяшинамид гэд эднэрийг за хексилглицерин ч орж өгсөн байна. Хександайол, за содиум гэд. За нэлээд олон зүйлийг бол оруулж тавьсан байна. Хэдэн төрөл 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166
19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28. За 29 төрлийн орц найрлагатай гэд ойлгоход болох нь байна. За 29-ийн орц найрлагын дундаас хамгийн чухлаар онцолж байгаа нь саяны одоо lime flower-ийн үнэр байх нь байна. За дээр нь сая хэлсэн те Cafotrae 50-д 1 гэдгийг бол онцолж өгч байна. Хамгийн ихээр хамгийн хойр орж өгсөн байх нь байна. За niacin amid гэд niacin amid витамин D3 бас маш чухал орц найрлагын нэг болж байна. За гаулерины хүчил гэд байгаа. За гаулерины хүчил бас нэгэн чухал орц найрлага нь болж байна. Тэгээд пантенол гэд. За энэ бас маш чухал орц найрлагын нэг нь болж орж ирж байгаа юм. Галурин гэх байна. Галурин. Гаулерин. Галурин гэх байна. Хяулерин. За юугээр хяулерин гаулерин гэд манай Монгол бичээд тавиад яриад байт юм байл шүү дээ. Гаулерин гэд. Юунэр хот хяулерин сан гэж Солонгост бол хяулерин сан гэд байгаа. За манай Монгол булгата гаулерин гэдэг үгийг ашиглаад байна л шүү. За тэгэхээр хараарай заа манайхан. За би боломжоор нь ямар ч хэсэн тайлбарлаад үлдэхийг бодъё. За ийм орц найрлагатай ийм шампунь бол орж ирж байгаа юм байна манайхан. Тэгээд үүнийг одоогийн байдлаар яг промошны үеийн байгаа. За энэ промошныг